Цэник телевизээс бэлтгэн өргөдөг бизнес эргэлт нэвтрүүлгийн шинэ дугаар танд хүрэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаарт Монголын зах зээлд luxury брэндүүдийн гол тоглогч болох Premier Group-ийн дэд захирал Жавхлантай бид ярилцгаална. За бид яг одоо дэлгүүр дээр ирсэн байна. Жавхлан захиралтай орж уулзцгаая. Сайн байна уу та? Ажил сайн уу? За сайн. За нэвтрүүлгийн урилга хүлээн авсанд баярлалаа. Оройн үед ажилтгтэй байна уу? Оройд ажилтгтэй байна. Та ажил зөвөрсөнд баярлалаа. За хоёлаа суугаад ярилцъя. Ажил хэрэг байна. 12 сард мэдээж маш завгүй байдаг шүү дээ. Тийм. За юуны юмд бас урилга өөрж оролцуулж байгаад баярлалаа. Бид яг оноо бас гайгүй хаачихгаа дойроод бужигнаад ажил ихтэй л байна да. Ер нь 2025 он хэр жил байв танай хамт олонны хувьд? Би бол давгүй жил байсан гэж хэлнэ. Энэ жилийн үед бол манай групп компанийн хувьд бол бас нэлээд тийм онцлог жил байлаа. Бид нэр одоо борлуулалтын ч гэдэг юм хэд хэдэн үндсэн санхүүгийн үзүүлэлтүүдээ бас их том одоо тийм зорилт тавьсан. Тэгээд тэр зорилго ихэнх зорилготой бол энэ бол хүрсэн. Тэгтээ яг эхний улирал, хоёрдугаар улирлын дундуур энэ төргээд бол бас жоохон тийм эвгүй хэцүү юм цаг үе таарсан. Тэгтээ тэрийг гайгүй амжилттай туулаад одоо оноо гайгүй л ер нь сайн хайхаж байна. Таны хувьд ер нь одоо бизнесийн салбар руу хязгаарнаас анх ороо би бас таныг MSS суурьтай MSS компанид ажиллаж байсан гэж сонсч байсан. Тэгээд Premier Group хязгаарнаас гүйцэтгэх захирлаар ажиллаж эхлэв тийм. Товчхондоо оршил хэлэхэд Сингапур улсад анх 4 оноос хойш ер нь борлуулалтын чиглэлээр ажиллаж эхлээд одоо яг илүү миний экспертиз гэх юм уу одоо дилинк нөгөө туршлага маань яг борлуулалт дээр айгу суралцсан байдаг. Тэгээд үйл хөдлөмжийн борлуулалт, үйл хөдлөмжийн одоо хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд ажилладаг байсан. Монголд болохоор 2010 онд ирээд тэгээд ерөнхийдөө шууд MSS Group-д ороод ихэвчлэн би нөгөө дандаа үйл хөдлөмжийн компаниуд дээр одоо MSS Property, MSS Estates, Shangri-La, одоо Sky Resort гэх тиймэрхүү компаниудаар ажиллаж байсан. Premier Group-д болохоор 22 онд ороод групптэй ажиллаж байна. Та Premier Group-т ажиллаад 5 дахь жилдээ болж байна те. Яагаад тэр дундаа Premier Group-ыг сонгов? Яг юу ер нь одоо нөгөө манай үүсгэн байгуулагч зоригоо захирал бүтээр бол би бинийгаа одоо маш эртнээс таньдаг. Тэр дундаа би чи яг нөгөө MSS-д байхдаа миний нэг 2 жил гарan яг энэ Shangri-La Center, Shangri-La Mall ашиглалтанд орж байгаад би Shangri-La Center-ийн яг түрээс маркетинг хариуцсан захирал байсан байхгүй юу. Тэгээ би чин тэр үед чи одоо 16, 15, 16 оны үед 16 долоочл тэр авцаа. Тэгэхээр би эргүүлээд нөгөө нэг яг энэ одоо Premier-тэйга нөгөө талаас нь гэрээ хийжсэн байхгүй юу. Тэгээ тухайн үед яг одоо манай Isaiah бутик тэгээд Rolex гэсэн баха энэ хоёр маань яг одоо Монголын хамгийн анхны хоёр одоо нөгөө тансаг зэрлийн дэлгүүр болоод гэрээ хийжсэн. Тэгээ би нөгөө талтай байсан. Тэгтээ одоо бид хоёрын юу бол бүрч тэрнээс өмнө л дөө. Тэгэл явж байгаа. Тэгээ бид хоёр нэлээд тийм гайгүй ойрхон учраас ингээд чучраад одоо өдрийн хоол моол ингээд ч юм их юм ярьдаг байсан. Тэгээл ер нь ярьж байгаа л. Уралцсан ба шүү дээ. Яг монголчууд хүнийг хувцаар нь ухтаж ухаанаар нь үздэг гэдэг үү те. Luxury brand гэдэг үн гэдгээсээ илүүтэй тухайн үнд цаана өгж байгаа үндсийн тэр философи нь бас юундаа байдгийг. Монголчууд маань бол угаасаа тийм гоё хэллэг байдаг. Тэр ч угаасаа үнэн байдаг. Ер нь ингээд өөрийн дуртай, өөртөө тухтай гоё хувцас өмсөд хинтэж уулзсан бол хүн бол ингээд өөртөө итгэл ингээд хэд дахин өсчдөг. Өөрийгөө зөв илэрхийлэх бас нэг юм сувг нь болж идэг. Тэгэхээр тэр талаас бол хүн бол өөрөө одоо өөртөө таалагдж байгаа тийм юм бүртгүүлэх ёстой. Нөгөө талаас яг одоо ингээд fast fashion брэндүүд аяг их байгаа. Fast fashion брэндүүд ч одоо дэлхийд даяараас хүчээ авч байна. Гэтэ fast fashion дээр илүү тэр luxury брэндүүдтэй нэг хамгийн том ялгаа нь бол тэр нөгөө нэг одоо үйлдвэрлэлтэнд бүр үе шатууд л гэж би бол боддог л доо. Fast fashion бол одоо нөгөө хүний хөдөлмөрийг одоо үнэлдэггүй маш одоо нөгөө янтхан цалингаар ажилуулдаг энэ тэгээд тийм ядуу буруу орнуудад бараг хөгж ухаж ажилуулдаг гэдэг юм бол дэлхийд дээр аюух гардаг. Тэгэхээр тэр талын нөлөө бол их байдаг. Дээрээс нөгөө нэг маш их үйлдвэрлэл явдаг болохоор угаасаа нөгөө бүр дэлхийн том нөгөө хэмжээнд хариул нөгөө байгальд сөрөг үзүүлж байгаа хор нөлөө нь бол хамаагүй их байдаг. High end fashion брэндүүд болохоор яг тэрэн дээрээ бол
амар юм conscious байдаг. Одоо яг миний дээр түрүүний яриад байдаг Caring LVMH гэдэг хоёр том групп маань бол одоо яг илүү тийм урлал талаас юм хийдэг. Одоо тэр нэг одоо цүнх luxury goods хийдэг нэг одоо хүн бол тэрийг ингээд бүр насаараа хийсэн, тэрийг бүр урлаг хэмжээнд болгоцсон тэр хүн маань бол одоо тэр цагийн үн одоо маш өндрөөр үнэлэгддэг. Тийм илүү тийм хүмүүнлийн талаасаа бол ингээд дүнлэг нь шал өөр байдаг. А мөн одоо яг тэр байгальд нөгөө нэг үзүүлж байгаа хор нөлөө нь бол бүр хамаагүй бага байдаг. Тэгээд энэ том групп компани брэндүүд чинь яг тэр тал дээрээ бол алсын хараатай стратегид ажилладаг болсон. Тэгэхээр team брэндүүдийг одоо бид нар Монголдо төлөөлж байгаа гэдэг үднээс бид нар ч гэсэн одоо өөрсдийнхөө одоо байгууллагынхаа нөгөө нэг калчтаа ер нь тэр стратегид бас бодлогыг нийцүүлэхээр их ажиллаж байгаа юм бол. Мэдээж одоо хүний нөөц бүрэлдэхүүний хувьд хичнээн хүний нөөцийн бүрэлдэхүүнтэй болж тэлж үйл ажиллагаа илүү за мөн түншлэн одоо энэ 12 жилийн хугацаанд одоо ямар дэлхийн брэндүүдтэй хамтран ажиллаж аль биесний эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Саяхан манай байгууллагын нөгөө шинэ жилийн юу болоод тэгээ яг би тоогоо харж ирсэн. Манайх нэг 110 орчим хүнтэй байна. За сүүлийн нэг 2-3 жил бол манай компани маань бас нэлээд тийм хурцтай бизнес үйл ажиллагаагаа одоо өргөжүүлж байгаа, тэлж байгаа. Бид нар бол компани маань анх 12 онд үүсгэн байгуулагдсан. Тэгэхээр ч одоо 13 жил болж байгаа. Мэдээж манай хамгийн анхны бизнес бол одоо Premier Tailor дэлгүүр маань байсан. Тухайн үед бол Монголын хамгийн анхны яг бизнес хэмжээ аваад тухайн хүн зориулагдсан яг одоо пижак юм уу хоцлыг уралдаг тэр одоо бизнесмен анх бий болж исэн. Жишээлбэл та төсөөлж байгаа одоо нэг 3-4 хүнтэй компани эхэлж ирсэн. Одоо бол ингээд нэг 100 гаруй хүнтэй болсон байна. Сүүл 2016 онд одоо энэ Shangri-La Mall Монголд анх нэгтгэхэд бид нар бас нэлээд шинэ дэлгүүрүүд нээж брэндүүд одоо Монголд одоо аль биесээр авчирж ингээд эхэлж ирсэн. Сүүлийн 2-3 жил бол бид нар бас энэ фэшнээс гадна одоо рестораны бизнес бас бус бизнес руу бас нэлээд хөрөнгө оруулаад ингээд тэлээд явж байгаа. Дэлхийн брэндүүдийг оруулж ирдэг шүү дээ. Ямар брэндүүдтэй хамтран. Одоо бүгдийн тооцвол их олон байгаа. Бидний хувьд юу байгаа? Одоо Premier Tailor гэдэг манай анхны дэлгүүр маань бас яг эрэгтэй хүмүүсийн одоо концепц дэлгүүр. Тэр утгаараа бид нэр эрэгтэй дэлгүүр дээрээ ч гэсэн одоо Испани одоо Carmina гэдэг гутлын брэндээс ахуулаад Итали одоо Zangani брэндүүд гэдэг ч юм уу Omsних гэдэг ингээд бүр ингээд жижиг бүр тэр брэнд тоолох юм бол манайх бол ер нь бол нэг 50 гаруй брэндтэй. Тэгвэл тэр бол ингээ премьер. Тэнгүүт л одоо Shangri-La дээр үүдэг манай аам күнтэй дэлгүүрүүд бол илүү нэг өндөр зэрэглэлийн брэндүүдтэйг бол яг аль биесээр төлөвлөдөг. Тэн дээр одоо брэндүүдэд дуртах юм бол одоо Christian Dior, Gucci, Balenciaga гэдэг ч юм уу. Ер нь одоо нэг нийт том зургаар нь харуул ихэнх дэлхийн топ нөгөө luxury брэндүүд нэг хоёр группийн нөгөө хамааралтай байдаг. Нэг нь болохоор LVMH гэдэг одоо дэлхийн хамгийн том Парис төвтэй хамгийн том одоо luxury retail group. Тэгээд нөгөөх нь болохоор Caring гэдэг. Тэгэхээр манай хоёр компани бол энэ хоёрын одоо энэ хоёр том группийн ихэнх том одоо брэндүүдийг бол Монголдо яг аль биесээр төлөвлөж ажилладаг цорын ганц компани. Luxury брэндүүдийг одоо Монголд оруулж ирж нутгшуулахад те мэдээж одоо маш олон шаардлага одоо хангах хэрэгцээ байдаг те. Тэгэхээр Premier Group-ийн гол ялгарл онцлог тэн дээр юу байна? За мэдээж одоо Монголын зах зээл дээр те тухайн компаниуд руу холбогдоод тухайн аль биесний эрхийг авах гээд холбогдож байгаа маш олон хүмүүс байгаа. Тэгээ яагаад заавал Premier Group-ийг сонгож тэр хүмүүс сонгоод байна те. Тэр ялгарл өөрөө юу вэ? 16 онд одоо бидний яг байгаа нь Isaiah брэндийг анх оруулж ирж байсан. Isaiah брэнд бол яг илүү франчайзи тим эрхтэйгээр Монголд байдаг. Яг Isaiah брэндийн 100% шаардлагын дагуу энэ дэлгүүрийн нүүр стандартын дагуу яг одоо нээдэг. Тим хамтрал байдаг. Тэгээд би бол зүгээр яжсэн. Тухайд манай үүсгэн байгуулагч манай зоргой захирал байгаа. Зоргой захирал маань өөрөө тэгээд тухайд бүрдүүлсэн баг маань хувц загварын фэшн салбарт үнэхээр ийм одоо хайртай хүмүүс яг ийм сэтгэлээсээ ажилладаг. Тэрнээс бол яг нэг үйлхэд тухайд бол манахаас илүү ч одоо том илүү бараг санхүүгийн чадамжтай компаниуд бол Isaiah-гаас ахуулаад цаашаа Gucci, Dior ч гэдэг юм том компаниудтай ингээд холбоо бариад Монголд оруулж ирэх сонирхлол илэрхийлдэг байсан юм байлээ. Манай хувьд бол нэгдүгürt манай одоо хамт олонны энэ салбарт одоо яг үнэхээр хайртай хүмүүс ажилладаг, пашнтай хүмүүс ажилладаг гэдэг бол биднийг тэр жоохон байхад бол бас бусдаасаа тийм ялруулж чадчихсэн нэг айгүй том болж чадамж байгаа. Тэгээ бид нар анханасаа 16 онд одоо анх Isaiah-га хамгийн өндөр зэрэг брэнд нэгээл тэрнээс 19 онд Ama нэхэд нөгөө Dior, Gucci энэ төр анх орж ирэхэд ер нь бол одоо
ингээд бусад өөр том брэндүүдээ ярихад өө танах чи ингээд бас айгүй гоё брэнд микстэй юм байна. Танах чи Yorta хамтарч ажилладаг юм байна, ингэдэм байна гэд ер нь багаар биднийг ингээд айгүй жоохон илүү тоож эхэлсэн гэх юм уу. Эхэндээ бол мэдээж тэр бол айгүй хэцүү байсан. Тэгээд бид нар аль хоор л нөгөө нэг тэр гадны брэндүүдийн одоо төлөөлөгчдийг Монголдо урьж авчираад тэгээд хичнээн ингээд жижигэн дэлгүүрөө бүх юмнуудаа үзүүлээд ингээд тэг хэрвээ ингээд бид нар хамтарч ажиллахаар болчвол бид нар ингэж ажиллана гэд хамт төсөв төлөвлөгөөгөө танилцуулаад тэрүүгээр л одоо ер нь аюу их тийм ихтгэл үнэмшлийн олж авдаг байсан. Тэгээ би яг тэр үед бол үнэхээр одоо яг манай үүсгэн байгуулагч зоргоо захирлын маань яг тэр нэг хууны одоо каризма, зан характер ямар ч том одоо брендийн захиралтай уулзаад өмнө гарахад ингээд ихтгэл үнэмшлийн төрүүлээд ингэж чаддаг бол тэр би одоо хүртэл бас зоргоо захирал хэлдэг л дээ. Тэр одоо юу ч юм бол үнэхээр супер шүүгээд. Тэ. Одоо бол яг хуу компани ингээд бас нэг одоо 13 жилийн дараа тодорхой хэмжээнд төрчлээ. Бид нар бол яг хуу Монголын зах зээл дээр бол яг энэ luxury fashion retail дээр бол ер нь одоо номер 1 тоглогч болсон. Цаашаа босод өргөдлөр өгч. Тэгэхээр одоо бол бидний энэ айгу бүрдүүлж чадсан айгу том фундамент нь болохоор одоо хэр оргийн том брэндүүдтэй ярихад биднийг бол бүгдээрээ ер нь бүр мэдхэн мэддэг. Yes бид нар Монголын зах зээлийг судалж ирсэн ер нь танай компани нэр бол гарч ирж исэн гэд тэр мэрийг сонсоход бол надад бол жишээл үнэхээр супер санагддаг. Тэгэхээр одоо энэ 13 жилийн турш бол бид нар тэр фундаментал айгу сайн бэлтцсэн. Тэгээд одоо бол бид нар яг ингээд баг ингээд дуртай брэндуудаа бас тодорхой хэмжээнд өөрийн яг бид нар хамтарч ажилламаар байгаа брэндуудаа ингээд шууд холбоо бариад тэд нар биднийг хүлээж авч байгаа болохоор бид нар дараагийн нэг том өсрөнгүүн том тийм алхмаа хийх тийм боломжтой болчиход байгаа байхгүй. Өмнө нь бас хүмүүстэй ярилцж байхад мэдээж нэг албаас нэр хийх хүүд Монголын зах зээлийг судалдаг тий. Мэдээж одоо Премьер Тейлер үүсгэн байгуулахад тухайн үеийн цаг хугацааг бодоход Монголын зах зээл бас тийм зайгүй байсан шүү дээ. Тэгэхээр тэр ихтгэлцлийг олно гэдэг бас өөрөө яг хамт олонны тухайн үеийн одоо бүрдүүлэлт чухал байсан байна тий. Эхэндээ бол үнэхээр тийм байсан. Тэр чинь бол компани бол жоохон байсан тухайн үед тий. Тэгэхээр тэн дээр бол илүү яг тэр одоо яг манай багийн амир чадах илүү онцолж бид нар чадсан л та. Тэгэхээр брэндүүдтэй ямар үндсээр хамтран ажиллаж байна? За мэдээж ингээд гадны том топ брэндүүдтэй хамтарч ажиллахаар нэг гоё юм нь одоо тэр бүх гадны компаниудаас одоо үйлчлэгээний стандарт, бүтээгдэхүүний стандарт, ер нь одоо бизнес стратеги ч юм уу тэр талын ноу хау суралцах маш их боломж өгдөг. Тэр бол одоо нийт манай компанид ажиллаж байгаа одоо бүх хүмүүст бол нэг тийм онцлог давуу тал байдаг. Тэгэхээр тэр хэд маань нэгдүгээр бид нөгөө нэг одоо Итали ч юм уу Францаас яг ингээд үйлдвэрлэлээ ирж байгаа бараануудыг Монголд зарж байгаа болохоор бүтээгдэхүүний тренинг бол амар сайн өгдөг. Бид нар бол яг ийм онлайн байдлаар бол бүр байнга аавна. Өдрөл болгондоо бүх брэндүүдээс шинэ одоо коллекцон сургалтаа аавна. Мөн бас бид нар жилдээ 3-4 брэндүүдээс зарим захирлуудын бүр яг ингэж урьж авчраа таад өөртөө бичлээ ирээд ингэж гээд нөгөө талаас брэндүүд ч гэсэн өөртөө ч нөө манай дэлгүүрүүдийг байнга шалгадаг. Тэр үеэр нь бас ингэж бичлэн маш их сургалт аавна. За тэгээ зөвхөн бүтээгдэхүүний одоо сургалтаар хязгаарлагдахгүй илүү зарим бид нар компаниудтай ч гэсэн одоо хүний нөөцийн бодлого дээр ч гэсэн та хэд яаж ажилтیں۔ Яадیں۔ Гэдэг ч юм ингээд ноу хау аль хоор бид нар амар их шингээж авч асуухыг боддог. Тэгэхээр тэр бол үнэхээр одоо бас манай одоо юуны одоо салбарын нэг давуу тал байна. Гэхдээ мэдээж компани болгоо өөр. Одоо жишээлбэл Gucci-тэй бол нэг арай өөр төрлийн харьцаатай тэр хэд маань бидний одоо юу гэдэг энэ тал дээр нь илүү дэмжиж ингэж өгдөг. Одоо Isaiah бол шал нэг өөр, Dior нэг өөр гэдэг ч юм уу айгүй өөр. Тэр чи хичнээн яг хөө бүр ингээд том нөгөө нэг эрх зүйн юугаараа нэг бүгдээрээ нэг том группт олж байгаа боловч тэр чинь бүгдээрээ л яг манайх шиг тусдаа аж ахуй нэгжүүд, тусдаа бодлоготой, тусдаа хөдөлгөөнтэй гэдэг учраас тийм одоо дэлхийн топ брэндүүдийг одоо Монголдо одоо төлөөлөөд ямар ч харилцагч одоо Итали хүн нэ Монгол хүн нэ тэр Миланы Gucci руу орох уу эсвэл манай Улаанбаатар дэдэг Ам юм уу Quinter ороод Gucci бүтээгдэхүүн сонирхох уу яг бид нар стандартыг барьж явах хэрэгтэй. Тэгэхээр тэрэн дээр бол брэнд нь өөрөө ч аяг өндөр стандарт тавьдаг, шаардлага тавьдаг. Бид нар тэрийг бол эндээ ингээд одоо аль хоор алдаагүй хэрэглэгчтэй ингээд төрөхийг л боддог. Тэгэхээр дэлхийн загварын чиг хандлагыг дагаад ер нь одоо манай Монголын зах зээл, Монгол хэрэглэгчдийн одоо тухайн загварын чиг хандлагад хэр нийцдэг вэ тий. Мэдээж одоо шинэ коллекшн гараад за тухайн захиалгыг хийлээ. Гэтэл одоо Монголын нөхцөл байдалд манайхан дараа тохирохгүй байна, таарахгүй байна ч гэдэг юм уу тиймэрхүү зөрчлүүд гардаг уу?
Айгу гоё асуулт байна. Наа чинь бас манай хувьд амар ач холбогдолтой хэсэг байхгүй ажлын. Яг тэгэхээр бид нар одоо манай Am Quinto хоёр дэлгүүрчин одоо мульти брэнд концептээр одоо нэг хаалган дотор нэг дээвэр дотор олон брэндүүд байгаа. Одоо манай Am чин баг 13 4 брэндтэй, Quinto дээр болохоор нэг 8 9 брэнд байдаг. Тэгэхээр бид нар яадаг вэ гэхээр одоо тухайн брэнд болгоны шоурум дээр очиод яг өөрөө хэлснээр тухайн одоо сезоны тухайн улирлын ингээд худалдаа авалт хийдэг. Гэхдээ тэр бол маш их юмнаас сонгодог. Тэгэхээр бидний нэг давуу тал нөгөө талаа маш хариуцлагатай тал нь болохоор бид нар Gucci гэдэг брэнд тухайн одоо 26 оны өвөл намрын одоо коллекцтэй одоо бүр хэдэн мянган загвар саналхалж болгож байхад бид нар тэндээс нэг 100 200 яг сонгож авах байдаг. Угаасаа манай дэлгүүрийн багтаа амжинч тэр ингэдэг. Тэгэхээр бид нар бол одоо нийт хэрэглэгчдийнхээ өмнөөс нийт одоо зах зээлийн үнд ингээд яг энэ 1000-аас одоо энэ 200 жишээлбэл авна гэдэг чинь бас айгүй том хариуцлага байхгүй. Тэгэхээр манай хувьд тэр нөө buyer гэдэг албан тушаал гэдэг манайх шиг компаниудад тэр албан тушаалтан болж хэлвэл бас айгүй ач холбогдолтой маш юу гэдэг. Buying зөв хийвэл бас борлуулалтанд айгүй эргээр нөлөөлнө. Нөгөө талаасаа buying-аас жоохон одоо буруу хийсэн бол магадгүй тэрэнд бас борлуулалт нь ч гэсэн сөргөөр нөлөөлнө. Тэгэхээр нэгдүгээр тэр сонголт бол бид нар хийдэг. Тэр амар юу байдаг. Хоёрдугаарт одоо ялангуяа сүүлийн 4 5 жил одоо хараад ахаар яг жил болгон ер нь ингээд мэдээж манай яг энэ luxury and fashion хүлээж авах манай зах зээл нь өөрөө ингээд байнгын хөгжиж байгаа. Тэр бол бидэрт айгүй харагдтыг. Яг тэр бид нар өмнө ингээд арай жоохон тийм даруухан хар бараан ч юм уу илүү жоохон яг энэ за манай зах зээл энийг илүү хүлээж авна гэсэн бүтээгдэхүүнүүдийг айгүй ингэж боддог байсан бол эхний 2 3 жил тэр нь айгүй давгүй байсан бол сүүлдээ бид тэр хүмүүс бол ингээд манахаас юм авч сураад арай гангын багаар өмс сураад ч юм уу арай юм фэшнлэг ганган гэдэг үгэнд би бас нэг дург байдаг илүү фэшн илүү мэдрэмжтэй өмнө хослуулж чаддгүй байсан айгүй зүг хослуулж ч юм уу. Тэгэхээр тэрийг бол бид нар бүр манай одоо хамт олонд бол амар анзаарчихж байгаа. Тэрийгээ бид нар анзаараад хараад янз бүрийн нөгөө дата дээрээс их суурилж агаад ямар одоо брэндүүд нь илүү зарагдчихж байна, ямар загварын одоо юмнууд нь илүү зарагдчихж байна гэдгийг харж агаад buying зүг гэхээр одоо тэгээд бид нар ер нь нийт дэлгүүр дээр анзаарахаар манай зах зээл бол ингээд илүү юм fashion тэ одоо ялангуяа юм манай энэ одоо юу гэдэг Balenciaga одоо Yves Saint Laurent тиймэрхүү брэндүүдийг харахаар сүүлийн хэдэн жил ер нь high end fashion айгуу тийм street fashion талтай болсон. Таад анзаарч ивэл тэнгуүтлээ эхэндээ бол тэр амир одоо айгуу тийм жоохон хүлээж авах айгуу тааруухан байсан бол одоо тэр нь сүүлийн 2 3 жил бол амир сайжраад байгаа. Эрэгтэй үнэтэй. Изая болохоор илүү нөө классик загварыг болохоор байнга авдаг. Тэгтэл Изая дээр ч гэсэн одоо шар өнгөтэй биж ах ч юм уу эсвэл даруухан юм хар хөөх юу байх нь гэдээс хамаарат яадаг. Тэгэхээр ер нь бол зах зээл мэн амар хөгжиж байгаа тэрийгэд байгаа. Тэгээ тэрэнд бол яг бид нар өөрсдөө тодорхой айгуу тийм чухал үүрэг ролтой юм байна. Тэгэхээр бидний сонголт тэр манай баярын хийж байгаа сонголт маань маш чухал юм байна. Бид нар тэрүүгээрээ бас цаашаа бид нар энэ одоо аль тийшээгаа энэ манай юу зах зээл хөгжих үү гэдэг бас тодорхой хэмжээний тодорхойлоод явж байгаа хамт олон байна гэж боддог. Брендинг үн тогтоолт одоо ямар стратегиэр суурилж гаргадаг вэ? За бас л манай одоо нийт групп компани яг үний бодлого бол бас байдаг. Тэрэн дээрээ бид нар бол одоо luxury fashion retail дээр болохоор дэлхийн одоо өөрөөр өнцөг бүрүүд үний бодлого нь арай жоохон яг харилцан адилгүй арай жоохон өөрөөр байдаг. Тэгээ брэндүүд ихэвчлэн яадаг вэ гэхээр зөв рейнж заадаг. Та энэс дээдлийн рейнжийн доотлын рейнжийн заагаад өгчдөг. Энэ дотор бол яг хэд болох уу гэдэг бол та хэдийн сонголт шүү гэдэг. Манай компанийн хувьд болохоор нэгдүгээр шууд одоо яг толгой офисуудтай харьцдаг. Шууд яг ихэвчлэн Париж дэм үү Миланд гэдэг толгой офисуудтай харьцдаг. Тэр утгаараа бид нар илүү нөгөө нэг EMR зах зээл гэж үүдээ одоо Europe, Middle East, Russia гэдэг тэр зах зээлийг Монголоос бид нар орчтой. Тэр зах би яагаад тэгж ингэж нарийн яриад байна гэхээр тэр зах зээлийн нийт дэлхийд даяар харж үзвэл тэр зах зээлийн хүн хамгийн бага нь үү. Тэгэхээр бид нар бол илүү тэр зах зээлээр явчтэй. Тэгээ одоо бас одоо geographical ч юм бид нар чинь бол зарим брэндүүд бол манай Монголыг Аз бүсд гэж авч байгаа зүйл. Тэгэхээр Аз бүсийн жишээлбэл үний бодлого нь Европоос хамаагүй үнэтэй идэв. Тэгэхээр одоо жишээлбэл одоо манайхан бас одоо
Азийн орн руу их явдсан шүү дээ. Одоо Сингапур ч гэдэм үү, Солонгос ч гэдэм үү, Хонконг ч гэдэм үү, Хятад ч гэдэм үү. Тэгэхээр тиймэрхүү зах зээлүүдээр бол яг нэг адилхан жишээлбэл зөвхөн Gucci-гийн цүнх бол хамаагүй үнэтэй дээ. Тэгэхээр бидний хувьд бол тэн дээр одоо нэг тийм шуналгүй. Яг хамгийн гол нь бидний албан ёсоор энэ брэндүүдтэй ажиллаж байгаа нэг том давуу тал нь тэр. Бид нэр нэг амар үн нэмээд ингээд ах шаардлагагүй. Гол нь хэрэглэгчтэй илүү төхөө болгоод одоо заавал ойрхон явдаг тэр Азийн орнуудаас нь хямдхан сонголтоо байлгачээ. Европын орноос бол манайх бол үндсэндээ нэг 8-10% л үнэтэй битээ. Тэгэхээр бараг нөгөө нөөтө бодоод нь бол угаасаа манайхаас асуу дээ. Тэрийг бол манай одоо хэрэглэгч нар маань бол айгүй сайн мэддэг. Тэгэхээр угаасаа үнийн хувьд бол нөхөө танах одоо тэндээс үнэтэй байна гэдэг бол ер нь бол байдгүй яг бүгдээр мэдтээ. Тэгэхээр яг би бол тэрэн дээр манай одоо яг энэ брэндүүдтэй албан ёсоор харьцдаг хамгийн том давуу тал бол юм болоо гэж боддог. Тэгэхээр нөгөө талдаа өнөөдөр дэлхийн зах зээлд хуурамч бар бүтээгдэхүүн за A-Coffee, Master Coffee гэж ингээл гараад ирлээ дээ. Тэгэхээр тэрийг бид нар бас яг өөртөө сайн ялгаж мэддэг ч юм уу. Тэгэхээр өнөөдөр одоо хин нэгэн онлайн шоп нэгээд тухайн одоо бараа бүтээгдэхүүнүүдийг арай хямдаар борлуулдаг ч юм уу тий. Тэгэхээр энэ өөрөө энэ зах зээлд маш сөрөг нөлөөтэй байх. Тэгдэг. Бүр бас нөгөө нэг юм том нөгөө зураг харах юм бол дэлхийн хэмжээнд бол тэр угаасаа энэ luxury брэндүүдийн бас нэг айгүй том асуудал. Тэгтээ энэ тентхи юмнуудыг уншихаар бас яг хуу асуудал боловч за яг хуу гэхдээ тэр асуудлыг бол 100% хизээч одоо нойл болгож чадахгүй юм байна. Тэгэхээр ингээд бас тодорхой хэмжээнд бол хөлөөлөлшүүлсэн. Окей, угаасаа л одоо үнэхээр ингээд нэг iconic болсон цүнх ч юм уу байвал тэгэл тэр A-Coffee гарч л байдаг. Тэр чинь бас нэг талаасаа харуул амар гоё юм багхгүй хүн болгоод тэрийг хүсээд байна гэсэн санаатай. Гэхдээ нөгөө талаасаа брэндүүд бол яг үйлдвэрлэж байгаа брэндүүд нь өөрсдөө бол маш их аргамж авч байгаа. Одоо сүүлийн 3-4 жил бол одоо хамгийн их нөгөө копи хийгддэг чи илүү нөгөө ледер гүйцэхгүй одоо цүнхч үт юм уу, төрөвч ч гэдэм үү, хувцс бол хамаагүй бага. Яг ледер гүйцдэр бол тийм амар гардаг. Тэнгүүд л тэр бүтээгдэхүүн дээрээ одоо дийлэнх манай брэндүүд бол бүр ийм одоо ийм дижитал баг пассворттой болчиход байгаа. Одоо цүнхэнд бүр дотор нь ийм жижиг RFID одоо харагдахгүй байдлаар ойдсан байдэ. Тэнгүүд л одоо брэнд болгон ч өөрсдөө аптай болсон. Одоо тэгээд би Gucci-гийн апс суулгаад цүнхээ авч явахдаа утсаа нөгөө апаас агаад тэгээд RFID-г нь уншихаар тэрэн дээр энэ бол яг Gucci Authentic Bag гэдэг давтцгүй кодтойгоор гарч ирдэг болсон. Тэгэхээр яг том зургаараа бол брэндүүд одоо энэ бол яг одоо манай оригинал цүнх шүү гэдгээ батлаад нөгөө эргэлзээтэй эргэлзээг нь арилгахын тулд тиймэрхүү одоо технологийн суурьтайгаар тийм арга хэмжээнүүд бол авч байгаа. Тэгэхээр бид нар ч гэсэн тэрийгэ дагаад брэндүүд нь угаасаа тэр ингээд юмаа хийж байгаа болохоор бид нар тэрнийхэн дагуу тэгж болж байгаа. Одоо Монголоор куртгнүүд бас нэлээд яадаг куртг болгон тийм RFID-тэй болцсон гэдэг ч юм уу. Тэгэхээр тэгж байгаа. Яг уу илүү яг манай оператор компанийн хувьд бол одоо бас ямар зах зээл дээр үүдээ нэг зовлон угаасаа нэгдүгээрт A-Coffee, хоёрдугаарт одоо оригинал мөртлөө нэг альбан бусаар орж ирдэг тиймэрхүү онлайн дэлгүүрүүд бол Монголд нэлээдгүй байдаг. Яг ингээд тоо баримтын нь бол одоо үнэхээр одоо хэдэн хувийн манай борлуулалт нөлөөлөд байгаа гэдэг бол нэг 100 бол хэмжих маш хэцүү. Гэхдээ тодорхой хэмжээ нь бол байдаг. Гэхдээ тэр бол зах зээл болгон дээр байдаг. Одоо бид нар тэрийг ингээд бүр 100% контролдоод ингээд угаасаа боломжгүй. Гол нь гэхдээ бид нар бол одоо зүгээр нэг онлайн дэлгүүрээс нэг юм Gucci цүнх авах уу? Асгүй бол яг одоо манай хамт ч юм уу, Quintet ч юм уу, Zayed орж ирээ. Тэр гоё үйлчлэгээний хамт, тэр гоё мэрэгжлийн зөвлөгөөтэй хамт авах уу гэдгийг л бол хүн сонгож байгаа. Тэ? Тэгэхээр бид нар бол зөвхөн хүнд ингээд бүтээгдэхүүнээс илүү яг тэр мэрэгжлийн зөвлөгөө, тэр одоо давтцшгүй тэр үйлчлэгээтэй хамт, тэр мэдрэмжтэй хамт одоо үйлчлэгээ санал болгож байгаа болохоор манай хамгийн давуу тал. Тэгэхээр тийм болохоор яг тэр нэг жижигхэн одоо нөгөө юу гэдэг л дээ тэр чинь нөгөө параллел маркет гэж ярьдаг яг ингээд байгаад идэг. Тийм болохоор яг хуу нэг бодлын тэрэн дээр нэг амар ингэж толгой өвдөл гачлаад тах нь бас гайгүй. Бид нар өөрийнхөө үйлчлэгээ стандартаар үйлчлэгчтэй гоё хөргөж чадчихвэл тэгээд гайгүй. Тэгэхээр тэр бол хэрэглэгчийн сонголт болчиход байна шүү дээ. Тэгэхээр одоо жишээ нь магадгүй онлайн шопоос захиалга хийлээ гэж бодлоо. Гэхдээ яагаад албан ёсны эрхтэй дэлгүүрээр үйлчлүүлэх ёстой юм. Тэгэхээр энэ хэрэглэгчдэд ямар үн цэнийг, ямар давуу талыг өгч байна? Яг нь нэгдүгээрт бараа нь өөрөө одоо оригинал, хоёрдугаарт миний сайн ярьдаг тэр үйлчлэгээ мэдэрч бүхэмтэйгээ. Гуравдугаарт нөгөө манай албан ёсны байдаг нэг давуу тал нь одоо бид нар яг
дэлхийн нийт бүх албан ёсны тэр брэндүүдийн дэлгүүртээ нэг зэрэг худалдаа авалт хийдэг. Тэгэхээр одоо яг та тэр Париж, Миланд очивол тэр Gucci юм уу Dior-ын дэлгүүрт нь тэр цүнхэн байвал яг тэр үед нь манад иж идэг. Тэгэхээр нөгөө яг одоо ялангуяа luxury fashion retail-тэй ч ерөөсө 7 хоног бүрээр л юм солигдчихж байгаа шүү дээ. За 7 хоног нь цааш гэхдээ ер нь бараг тийм. Тэгэхээр fashion ч угаасаа нэг юм 7 хоног одоо тренд болж ивэл 7 хоногийн дараа шал өрн болдог. Тэгэхээр бид нар нөгөө яг юм цаг үетэйгээ нийлж байгаа. Яг тэр сонголтуудыг нь бол одоо өөрсдийнхөө хэрэглэгчдэд санал болгож байгаа. Нөгөө миний яриад байгаа параллел маркет ихэвчлэн яадаг вэ гэхээр одоо би нэг Монголд тийм дэлгүүр ажилладаг хүн байлаа гэж бодоход нэг дүүн ч юм уу хин ч нэг хамаатан садан Европт ч юм уу Америкт байдаг. Тэгээд нөгөө дэлгүүрүүд нөгөө улирал нь өнгөрчхөөр тэр бараануудтай улирал нь өнгөрсөн бараануудтай хямдрал зарлцдаг. Тэнгүүтэл нь хямдсан бараа аваад тэгээд одоо ингээд хэрэглэгчтэй санал болгодог ч юм. Тэгэхээр илүү нөгөө дандаа улирал нь өнгөрсөн бараанууд тийм. Тэр бол бас манай амар даваа тал. Тэгэхээр манай одоо яг үнц хэрэглэгч нар бол илүү нөгөө яг л одоо яг энэ улиралийн шин тэр бүтээгдэхүүнийг илүү сонгодог болохоор тэр бол бас нөгөө параллел маркет бол бид нартай яаж ч одоо өсөлтөж чадахгүй л гэсэн. Брэндүүдийн хувьд одоо сонголтын хувьд манайхаа ер нь хэр сонголт хийдэг юм. Ялангуяа эрэгтэй эмэгтэй сонголтын хувьд өөр байдаг уу? Эрэгтэй эмэгтэй зах зээл бол ер нь нэлээ өөр гэж би хэлнэ. Манай эмэгтэй зах зээл бол одоо ийм гоё палаж ч гэдэм үү тиймэрхүү фэшн лимийг хүлээж авах чадвар нь бол маш өндөр. Манай эмэгтэй хүмүүс бол гоё хувцлаад байгаад одоо илүү эрэгтэй зах зээл гэх юм бол арай жоохон классик wear одоо пижак тиймэрхүү нь илүү байдаг. Гэхдээ тэн дээр ч гэсэн бид нар гоё өнгөчих юм уу гоё тийм сонголт бол өгөхийг маш хичээдэг. Гэхдээ энэ хоёр зах зээл бол хөгжлийн хувьд бол арай өөр гэж хэлнэ. За брэнд сонголтуудын хувьд насны хувьд ер нь хэр байдгийг дэлхийн зах зээл дээр болон Монголын зах зээл дээр магадгүй яг миний төсөөлж байгаагаар Монголын зах зээл дээр залуучууд гэхээсээ илүү одоо дундэргэм насныхан илүү брендийн сонголт илүүтэй байдаг баг. Тийм. Яг бид нар яг манай дээр бүртгэлтэй байгаа нөгөө дата базаа харахаар ер нь бол нэг 35-аас дээш илүү 40 рүү төгсөн дундаж нас бол тэгж бол гараад байгаа. Нийт яг дэлхийн том зураг харах юм бол энэ нөгөө luxury брэндүүдийн хэрэглэн амар залуучууд байгаа. Одоо бүр Gen Z дараагийн үе мөр орчод байгаа. Тэгэхээр брэндүүд бол ер нь тэрийгээ дагаад том зургаар айгуу залуулаг болоод байгаа. Яг Монголоо харьцуулж үзвэл нас нь бол арай жоохон ах мэдэж хэлээ. Тэгэхээр аль биесны эрхтэй дэлгүүрээр за яг хаалгаар орж ирээд одоо үйлчлэгч орж ирлээ те. Би ямар давуу талыг энд орж ирээд мэдрэх вэ? Хэрэглэгчдэд өгдөг тэр давуу талууд онцлогуд юу вэ? За нэгдүгээрт яг манайх нөгөө яг мульти брэнд гэдэг утгаараа сонголт хийдэг учраас одоо нэг талаас нь харж үзвэл амар тийм супер байхгүй. Ягаад тэгэхээр Gucci одоо юу гэдэг өөр газар Gucci руу орох юм бол хитрхийг сонголт байгаа. Бид нар бол хамгийн топуудыг авчирдаг. Тэгэхээр үжээ хэрэглэгчдийнхээ өмнөөс ингээд нэг юм урьдчилаа сонгогдсон хамгийн супер сонголтуудыг авчирдаг. Дээрээс нэг дэлгүүрээс олон брэнд авах тэр бий болгож байна. Дээрээс нь бол яг л одоо юмыг яг юм мэдрэмж дуртай энэ ач холбогдолд өгдөг одоо орж ирээд гоё манай одоо мэрэгжлийн зөвлөхүүдээс яг мэрэгжлийн зөвлөгөө аваад тэгээ одоо гоё үйлчлүүлээд цай, кофе, шампань уугаад гэдэг чинь манайх бол одоо энэ Шангрила Молд орж исэн хүн болгоныг бол одоо ингээд юмар дайлдаг одоо баартай юутай тийм соёл тийм юутай одоо цөөхөн дэлгүүрүүдээ нэг нь. Тэгэхээр тэгэл аль хурал бид нэр хүмүүсээ урт хугацаанд үйлчлүүлээд суугаад одоо манай бүр одоо үн хэрэглэгч нар бол юм авахгүйсэн ч гэсэн орж ирээд найзуудтайгаа суугаад гоо шампань ууж муугаад гардаг тийм үйлчлэлтэй байгаа. Нэг ийм ойлголт байдаг л да. Хүмүүсийн донд яг үнэтэй би luxury brand авч ирснаас тий магадгүй би тэр мөнгөөрөө 10% аваад өмсчих гэдэг тий. Энэ бол хүний сонголт. Гэхдээ үнэтэй брэндүүдийг одоо өмсөх чанартай хувц өмсөх нь тухайн хүнд ямар үнцнийг тийм бэ гэдэг талаас нь би бас яриулмаар байна л да. Яг нь миний бодлоор бол одоо манай энэ одоо төлөвлөдөг брэндүүд бол одоо зөвхөн ингээд нэг юм юу гэдэг ингээд за нэг пижак ч юм уу нэг цүнх ч юм уу нэг одоо юу гэдэг нэг юм материалыг өмөхөөс илүү одоо би өөрөө ч гэсэн компанид ороод 5 дахь жилээ болж байна. Ингээ орж ирээд илүү энэ салбарын мэдлэгтэй болоод брэндүүдийн мэдлэгтэй болохоор тухайн брэндүүдийн үг түүх нь бүр ингээд нийт дэлхийн одоо фэшн салбар одоо ер нь бол Франц, Италиас гаралтай гэдэг тэнд ингээд яаж явж ийсэн. Одоо манай ихэнх нь яаж байгаа брэндүүд чинь ихэнх нь бол дандаа 100 гаруй жилийн түүхтэй одоо бүр 1800 хэдэн онд үүсэж исэн бүр ингээд түүх мөхөө нуушаад үзэхээр бүр ингээд
нийт бүр дэлхийн түүхт амар уялдаад гараад ирсэн маш их юм түүхтэй брэндүүд тахгүй. Тэрийг мэдээд эхлэхээр үнэхээр яг энэ зөвхөн ингээд нэг ийм материал ингэхээс илүү ямар гоё брэнд юм бэ? Дэлхийн бүр түүхэнд ийм нөлөө үзүүлж ирсэн тий. Тэр одоо жишээлбэл тэр Кристиан Диори одоо эмэгтэй хүний одоо биеийг хамгийн өөрөөр хардуулж чадсан хамгийн анхны бар жакет гэдэг ч юм уу, эсвэл нөгөө энэ эсгэр ийм одоо юп гэдэг ч юм уу тий. Эсвэл тэр Ив Солараны эмэгтэй хүнд анхны удаа таксидо хийгээд эмэгтэй хүнд ер нь костюм өмсгөж ийсэн түүх гэдэг ч юм уу. Тэр мөр нь бол үнэхээр супер санагдтыг. Тэгэхээр ингээд тэр үг түүхийг ойлгоод эхлэхээр нэрэл ингээд вау тэгвэл эн чинь бүр ингээд бүр iconic ингээд одоо тэр одоо Ив Солараны тэр таксидо гэдэг чинь бол бүр яг эмэгтэй хүний таксидо гэдэг нь бүр ингээд 100 хэдэн жилийн ингээд түүхтэй бүр тийм iconic piece нэг байхгүй. Тэгэхээр тэр үг түүхийг ойлгоод эхлэхээр зүгээр нэг хувцс зүгээр нэг идэл гэхээсээ илүү шал өөр болчтой юм шиг надад санагддаг. Тэр нь бол супер санагддаг. Хоёрдугаарт яг үн цэнээс талаас ярих юм бол яадаг. Гэхдээ одоо юу гэдэг нэг арай үнэтэй байдаг. Гэхдээ тэр нь одоо хамаагүй удаан идэлгээтэй. Тэгээ одоо магадгүй нөгөө би $10 нэг одоо цамц аваад 10 удаа өмсөө таих уу, эсвэл одоо тэгээ $100 нэг цамц аваад тэрийг одоо хэдэн 100 удаа өмсгөө гэдэг нь бас нэг талаасаа үнцнийг бас өөрөөр харагдуулдаг. Тэгээ би бол өвдө тэрэнд итгэдэг. Тэгээ хүн гэхдээ яг өөрөө чи хэлдэг тэр бол хүн үний сонголт тий. Тэгээ хүн гэхдээ эцэс өөртөө таарсан өөрийн гоё өөрийн одоо биений альбарт одоо зөгтөг гоё зөгцлөө өмсөө үзчихэд хүн өөртөө супер ихтэй болдог. Тэгэхээр тийм бүр судалгаанууд ч байгаа. Эрэгтэй хүн тэр тусмаа жишээлбэл бид нар илүү хослолтоор яриа л да ингээд хослол өмсөөд ингээд гоё цамц өмсөөд зангаа зүгээд ийм айгүй албан хуцтай өмсчүүл тэр үедээ бүр ингээд шийдвэр гаргалт нь маш юм өөртөө ихтэй, зоригтой ийм шийдэмгий болчдөг гэдэг бүр судалгаа хийдэг. Тэр утгаараа бид нар бол энэ бол бас ингээд одоо өөрийгөө илэрхийлэх бол маш том юм одоо сувг гэх юм уу? Нэг өөрийнхөө том илэрхийлэл. Тэгэхээр одоо хүн өөртөө таалагдсан гоё юмсээ явахаар бол ингээд сэтгэл санааг бол бүр ингээд супер болгодог. Монголчуудын энэ одоо брэндүүдийг хүлээн зөвшөөрөх хэрэглэхдээ яг нэг үед ийм нэг сэтгэлгээ байдаг шүү дээ. Оо брэнд хэрэл энэ үнэтэй брэндүүдийг одоо баячууд авдаг те. Ингээл нэг ийм наа чин зүгээр л лого штэ гэдэг. Зүгээр магадгүй энэ үнээр би 10-20% цуглаад авчиг гэдэг ч сэтгэлгээ байдаг те. Тэгэхээр энэ нэг хүлээн зөвшөөрөх хэрэглэгчдийн зан төлөв ер нь хэрхэн өөрчлөгдөж байна сүүлийн жилүүд? Ер нь нэлээд өөрчлөгдөж байгаа. Нэгдүгээрт бас яг нөгөө том зургаараа бол яг брэндүүд нь одоо юу гэдэг 10 жилийн өмнө амар юм лого ихтэй байсан бол одоо тэр нь багасаад илүү ч нөгөө quiet luxury гэдэг ойлголт бий болчиход байгаа. Тэгэхээр брэндүүд бол угаасаа тэр дэлхийн юмаа дагаад бол ингээд өөрсдөө загвар энэ дээр бол аягүй өөрчлөлт оруулж байгаа. Тэгэхээр нийт том трендер бол манай зах зээлс ерөөдөө тэрийг дагж байгаа. Тэгэхээр одоо бид нэр одоо мэдгүй өмнө 10 хувцас авахд 8 логотой байдаг гэсэн бол одоо тэр нь жишээлбэл багасчаад байгаа. Нөгөө талаасаа гэх юм бол бидний бас яг ингээд нэг төрлийн хэрэглэгч байдаг. Тэр нь ингээд operational buyer гэж ярьдаг. Яг ингээд одоо ингээд бүр ингээд мөнгөө цуглуулж агаад яг бүр нэг амар хөсөмж за би өстэй энэ цүнхийг л хамаараа ингээд бүр тийм бүр ингээд мөрөөдөл олгоцсон ч юм уу. Тиймэрхүү баярууд бас манад нэлээд байгаа. Тэгээд тэрийг авдаг. Тэ хамгийн анхны одоо дизайнер цүнхээ ингээд аваад ингэж бүр ингэж мөрөөдөж ингэж бүр ингэж хайрлаж авдаг тиймэрхүүж байгаа. Тэгэхээр би бол энийг илүү яг нөгөө нэг энэ ач холбогдол өгдөг энэ зах зээлийг luxury goods-ыг ойлгодог тийм хүмүүс бол манай хэрэглэгч нар юм болов уу гэж хэл. Одоо нөгөө улиралтай холбоотой борлуулалтын орлого өсөх ч юм уу буурах хандлагууд ер нь хэрвээдэг вэ? Цагаараа нөхцөл байдалтай холбогдуулаад ч юм уу тий. Ер нь ингээд хараад байхад альва бизнес угаасаа нэг юм цикл байгаа шүү дээ. Тэгэхээр яг ритейл дээр бол бас тийм байгаа. Тэгвэл бидний энийг анзаарсан юм болохоор яг ийм улирал солигдоход сүүл үйл байж байгаа тэгээд дулаараад одоо хавар болох ч юм уу яадаг сүүл зум байж авцаа хүүтрэх гэдэг ч юм. Тэр үед хүмүүс яг ингээд гэртээ юм хараад за надад ч одоо хүүтрэрлээ өмсөх байгаа л гэж боддог ч юм яг гэж боддог. Тэгэхээр яг тэр үед бол бид нар ч гэсэн яг нөө зөв сонголтоо хийгээд манад ингээд бүтээгдэхүүн санал болгоод бол борлуулалт үсэх тиймэрхүү тенденцэд бол харагддаг. Эргүүлээд одоо юу гэдэг одоо 12 сард 1 сард одоо манайхан ч бас аюу их амралтаа аваад нөгөө далайн эрэг дээр бас их амардаг болсон шүү дээ. Тэр үед их юм бол бас жоохон борлуулалт өндөр ч юм. Тэгэхээр аливаа бизнест адилхан тийм юу бол байгаа, сайклууд байгаа. Хүүсийн үед манайхан эрэгтэй болон эмэгтэй үйлчлүүлэгчдийн аль нараа давмгаа байна. За яг манайд ч юм бол ингээд юу гэдэг одоо за мак юу гэхээр яг тийм дэлгүүрүүд тоогоороо гэх юм бол ингээд
3 дэлгүүр эрэгтэй зах зээл рүү хандсан, 3 дэлгүүр яасан. За тэгээ ресторан гэвэл ингээд аль аль нэг ч юм уу гээд аль аль руу зах зээл рүү хандсан манай брэнд дэлгүүрүүд байгаа. Яг би зүгээр юу талаас л илүү онцлмоор санагдаад байна л да. Нөгөө зах зээлийн яг нөгөө нэг бэлэн байдал нь одоо илүү ийм одоо гоё бараа сонирхдаг илүү тэр нөгөө яадах юм бол яг нөгөө нэг зам төлөв талаас бол эмэгтэй зах зээл бол одоо эрэгтэйгээ бодвол би хамаагүй илүү тийм агсан төвшөнд гэж хэлнэ. Ягаад тэр бид нэр манай эмэгтэй дэлгүүр орохоор тэр бараа бүтээгдэхүүн байгаа сонголт тэр бүх юм нь бол хамаагүй өргөн. Тэрийг ч манай одоо эмэгтэйчүүд мэн амар тийм хүлээж авч ингэж илүү одоо хүлээж аваад байгаа юм. Эрэгтэй зах зээлийн үед гэх юм бол одоо би бол тэрийг тэгж л боддоо шүү дээ. Одоо манай ихэнх Монголд эрэгтэй хүмүүс бол тэгээд манай муу ихнэр л гоё эвэл би яах вэ гэдэг ч юм уу өөрийгөө дандаа тэр тал дээр яг илүү хувцс тэр загвар тал дээр ингээд арай хоёр тавьдаг гэдэг ч юм уу те. Тэгэхээр байдаг. Тэгтээ тэгээд тэглээгээд бид нар бол одоо илүү тэрийг дагаад иж болохгүй. Тэгэхээр бид нар тэр хийж байгаа тэр бүх сонголтоор бол илүү яг илүү жоохон тийм тренд центр байхыг хүсэж байгаа. За ер нь бол одоо манай эрэгтэй хүмүүс ингэж хувцлуул зүгээр шүү гэд бид нар арай тийм дандаа шинэлэг юм яадаг. Нэг талаас бол энэ бол угаасаа манай компани зорилго алсын хараа. Нөгөө талаасаа тэгтээ жоохон чаленжинг хэцүү юм гэхээр харин ийм бид нар ийм шин тренд авчираад байхаар бас яг хүн болгон хүлээж авах уу, яг үнэхээр борлуулахдаггүй гэдэг бол бас тэр чин одоо баталгаагүй гэх юм уу. За Premier Tailor-ийн одоо гол ялгарл онцлог юу байна? Мэдээч одоо анх үүсгэн байгуулж байхад бол одоо Монголын зах зээл дээр энэ төрлийн бизнес ер нь байгаагүй баха. Premier Tailor хэрэг яг энэ дэлгүүрийн талаар шүү дээ. Тий, ер нь бол одоо эн чинь манай хамгийн одоо уухан бизнес хамгийн их эхэлжсэн 12 3 онд бол яг энэ төрлийн үйлчлэгээ бол Монголд анхных байсан. Тэгэхээр ер нь бол бид нар анхдагч тэрүүгээр ч нэлээд бахархдаг. Тэгээ ер нь альва юмны анхдагч байх нь ер нь их чухал хэдэн билээ зүгээр надад бол тийг санагдаг одоо харахад. Тэгэхээр одоо бол за миний мэдхийн иймэрхүү төрлийн үйлчлэгээ үзүүлдэг газрууд нэлээд хүн байдаг. Яг нь манай онцлог тал гэх юм бол манай өөрийн баг нөгөө одоо манай жишээлбэл яг энэ дэлгүүрээ хариуцсан манай яг менежер маань бол компанид 7-8 жил ажиллаачсан. Яг одоо хэмжээ авах тэ хүнд тэр үйлчлэгээ үзүүлэх тэр материал ингэүүд тэр одоо маш туршлагацсан баг. Учираас тэр бол манай бол хамгийн том давуу тал гэж би хэлнэ. Дээрэс нь энэ одоо 12-3 жилийн хугацаанд бол бид нэр одоо нөгөө манай энэ костюм чи бас ингээд нэг түгээмэл хүмүүсийн жоохон буруу ойлгоод байгаа нь манайх өөрсдөө ойддаг гэж ойлгодог. Тийм бол байхгүй. Манайх өөрсдөө л манайх анх нэгж захтаа Солонгост одоо тухайн үед бол Harrison Tailor гэдэг бас нэлээд Солонгостой тийм туршлагатай тийм Tailor компанитай гэрээ хийгээд тэр нь өөрсдөө үйлдвэртэй. Тэгээд бид нар бол одоо яг тэр Солонгос компани зөвшөөрлийн дагуу одоо энэ бүх материалуудыг одоо хэдэн мянган материалын сонголт хийдэг. Тэрийг ингээд Монголд аль байсаар хүмүүстээ санал болгоод тэгээд хэмжээг нь эндээс аваад материалын сонгоод тэгээд мэдээлэл Солонгос явуулахаар манай захиалганд гойж өгдөг. Мэдээж нөгөө хосол нь ирэхээр одоо хосол нь яг 100% бол бэлэн ирдгүй. Одоо жишээлбэл жижиг одоо ханцууны деталь өмдний одоо нөгөө орт мөрт ханцууны орт одоо пижакны орт тиймэрхүү юм ингээд дуусаагүй ирээд тэгээд бид нар яг одоо дуусах тэр үе шат нь бол Монголд байдаг гэсэн үг. Тэгээ манай энд байгаа манай Tailor дүнсч үзүүлээд яг final үгээд товч мовчонч оёгүй иртээ. Тэгээд ингээд ягаад тэгээд ингээд өгч өгдөг. Тэгэхээр энэ хугацаанд бол бид нар тэгтээ үйлдвэрээ бол 2 чудаа солисон. Тэгээд бид нар сая 2 жилийн өмнө бол бас Солонгостой одоо нэлээд тийм чанараараа танигдсан маш олон жил үйл ажиллагаа явуулж байгаа тийм юутайгаа солигдсон. Яг тэр чинь альва юм шиг бүх юм чи хөгжөөд яваад байгаа. Тэгэхээр одоо 12 жилийн өмнө одоо ямар төрлийн хослын одоо загварч гэх юм уу маш олон төрлийн загвартай. Тэр нь ямар байсан одоо хүмүүс илүү юу өмсч ин гэдэг ч юм уу дагаад тэрийгэ дагсан нөгөө нэг тийм мэрэгжлийн үйлдвэрүүд нь компаниуд ч гэсэн ингээд хөгжөөд өөрчлөгдөөд шинэ эсхүүртэй болоод тэрийгэ дагсан шинэ технологи, шинэ материалууд гарч ирээд гэдэг ч юм ингээд явдаг. Тэгэхээр бид нэр яг одоо цаг үетэйгээ нийлээд ингээд яхахыг бодож байгаа. Тэгээ сая бид нар 2 жилийн өмнө бол одоо альва юм Tailor компанийн хувьд бол юу л да яг ингээд үйлдвэрлэгчээ солино гэдэг бол амар чухал одоо том тийм байн хийгээд байхгүй алхам. Тэгэхээр бид нэр 2-3 жилийн өмнө зоригтой ингээд судалж байгаа тэгээд тэгээ яаж байгаа. Одоо манай шинэ хамтрагч маань бол одоо эсвүр загвар тал дээр олон сонголттой дээрээс нас одоо бид нар хамтарч ажилласнаас хойш нөгөө бид нар өөрсдөө манай багийнх нөгөө Монгол хүний одоо биеч ч юм уу илүү жоох ойлгоцсон учраас тэрийг айгүй зөв ингээд тайлбарлаад коммуникац хийчихээр нөгөө хэд манаас бидний нөгөө нэг хэлж байгаа одоо комментүүдийг айгүй сайн хүлээж аваад ийм илүү юм биднэрт зориулсан юм юунууд
өөрчлөлтүүд гэх юм уу ийм specializing-ууд аягүй хийдэг болсон. Тэгээ явж байгаа. Тэгэхээр одоо яг чанар тэгээд одоо үнний бол хамгийн одоо сайн харьцаатай л байх гэж бол би л. Яа заавал Солонгос гэж. Нэгдүгээр талаар нөгөө logistics талаас одоо нөгөө их боломжийн ойрхон учраас шууд ингээд direct онгоцоор бол манай бараар өдр чинь. Хоёрдугаарт яг хуу бид нар анх бол тэр 13 жилийн өмнө эхэлж байхад бол Солонгос бол нэг тийм US юм а одоо юу хинтээ одоо айгуу тийм нэг хэцүү биш сонголт. Яг тэгэхээр яг энэ эрэгтэй одоо энэ Sartorial хослол Pichakar одоо дэлхийдээ бол нэг хэд за нэгдүгürt яг нийт дэлхийдээ ярих юм бол одоо англи өмсгөл за тэгээд Итали өмсгөл бол одоо дэлхийд даяар тархацаа одоо хамгийн хүлээмж өргөцсөнгүүд Аазтай гэх юм бол Япон Солонгос ярихгүй. Үйлдвэрлэгч нар бол одоо хамгийн супер хит ингэдэг. Тэгэхээр Солонгос бол одоо нөгөө байшлаараа чамаагүй ойрхон одоо чанар 8 супер болохоор тэгэл бид нар бол шууд Солонгосын зах зээл рүү хандсан л та. Тэр энэ үйлдвэрлэлийн процессыг Солонгост биш магадгүй Монгол аялалчид хийх тэр шанс боломж нь ер нь хэр байдгийг яагаад заавал үйлдвэрлэлийн гол процессыг Солонгост захиалгаа. Болох л байх. Угаасаа ч болдог. Одоо миний мэдх юм бол манад бол тийм арай тийм яг өөртөө ингэж сүр гаргаад ойдог тиймэрхүү одоо тэлрүүд бол байгаа. Арай тийм жижиг хэмжээний. Тэгэхээр тэр хэд маань бол яадаг. Гэхдээ яг хуу би зүгээр нэг ингэж л боддtiin л да. Одоо төвний хослол гэдэг хувцс ч өөрөө бараг 130 жилийн түүхтэй 130 жилийн өмнө одоо анх бий болоод тэгээд маш бага өөрчлөлт орсон байдیں۔ Та хэд одоо зүгээр нийт мэтээс харж ивэл бүр зарим нэг мурт байгаад идэгсэн. Тэгээ ингээ явсаар хагаад ийм яриад ингээд болцсон. Тэгээд яг хуу одоо бидний нөгөө нэг би жишээлбэл нэг жишээгээр Монгол дээл гэдэг тийм Монгол дээл бол монголчууд л одоо хамгийн гоё хийдэг, сайн хийдэг яг ингэдэг. Тэр утгаараа хослол гэдэг чинь яалчгүй л одоо тэр Италичууд одоо Францчууд одоо 150 жилийн өмнө хийгээд ятсан. Тэр яг маш нарийн технологи гэдэг учраас яг тэр хийдэг хүмүүс нь үнэхээр супер хийд юм байлээ. Тэгэхээр яг Монголдо хийж болохгүй юм гэж бол би мэдээж хэлэхгүй гэж болно. Гэхдээ одоо чанар, загвар тэр хийцийн хувьд бол шицүүлтэй тэр чинь бас том хөрөнгө оруулалт шаардна. Тийм болохоор одоохондоо бол бидний яг манай компани группийн гол зорилго бол бидний одоо дэлхийн загварын чиг хандлагыг яг одоо Монголдо нэвтрүүлэх, соёлтойгоо хамт нэвтрүүлэх тиймэрхүү зорилготой болохоор энэ нь бол одоо илүү зөв үйл гэж харж байгаа юм л да. Ялчгүй тийм л юм байна л да. Монгол дээлийг одоо монголчуудаас өөр улсад одоо хамгийн сайн хийдтэй хийх боломж бас баг багт шүү дээ. Би яг дээлийг бас ярьсан нэг юм нь бид нөгөө нэг 16 оноос хойш одоо Изаятай хамтарч ажиллаж байгаа. Тэгээд Изая бол яг нөгөө миний түрүүний ярьдаг юм дэлхийн хэмжээнд одоо яг ингээд өөрсдөө бол одоо бид нар бол номер 1 л гэдэг. Юугаар тэгээд тэр дундаа Изая ч өөрөө бол яг юм Италийн яг юм үг түүхэн шингэсэн одоо дэлхийн топ юм одоо костюмны одоо үйлдвэрлэгчдийн бол одоо топ 3 мурд очим нэлээд дээгүүр ордог. Тэгээд манай Изаягийн менежер захирлууд нэлээд ирдэг, бид нар ч очдог. Тэгэл ер нь бол яг манай ажилчид нь бол амар шүү гэдэг дэхгүй. Тэгээ бид нэр танаа ажилчид тийм амар лаг юм бол та хэд нэг Монгол дээл ойж үзээчээгээд тэгээд нэг дээл явуулаад тэгээд бүр яг үйлдвэрлэлөө Наполид гэдэг дээл явуулаад тэгээд та харин наанаас нэг гоё материал сонгож аваад тэгээ ингээд нэг юм дээл задлж мадлаад эсвэрийг гаргаад хийгэж үзээчээ тийм бас бид нар сонирхож байна гэд. Гэхдээ тэр нэг тийм бизнесийн зорилгоор биш шүү. Зүгээр бид нар сонирхоод өөрсдөө тий. Тэгээд явуулж исэн. Тэр чи одоо хэдэн онд лээ? Нэг 3-4 жилийн өмнө. Тэгээд тэгсэн чинь тэрэн дээр үнэхээр хийж чадаагүй. Фейлдсэн. Тэгээд тэдний үнэхээр нэг амар мастер ойдол чинь ингээд задлж мадлаад сонирхоод өөрийгөө зорих гээд хийгээд үзьегээд нэг юм хийгээд явуулсан. Тэгээ тэрийг бол бүр ингээд би өмсч үзчихсэн аахгүй. Тэгээ ингээд яагаад мэдгүй юу ч болохгүй мэдгүй. Нэг юм болохгүй. Тэгээ бид нар яг бодож ирсэн. За яг окей яг энэ хослолын дээр бол үнэхээр энэ Италичууд юм уу Солонгосууд одоо мэржлийн юм байна. Яг мэржлийн хүмүүстэй л ажиллая. Тэрнтэй адилхан яг манай дэйлэг бол монголчууд хийж чадна гэдэг шиг байхгүй. Би тэгэхээр тэрийг зөв жишээ болгож яриад байгаа. Тийм байна. Маш сонирхолтой жишээ байна те. За тэгэхээр хослолын материалын хувьд ер нь ямар сонголтуудыг хийдэг вэ? За тэр дундаа магадгүй одоо те монгол хүний биед зогтсон монгол хүний голчлон сонгодог материал тэр өнгө сонголт бас арай өөр байдгүй. За материалын хувьд бол манад бол ер нь альва тейлер шоп те мөн адилхан манад маш их сонголт байгаа. Материал дээр бол
тэр хүний одоо яг юу гэж байгаас нь манай одоо менежерүүд ярилцж байгаа сонгодог гэсэн үг. За тэгээд ямар шиг асуулт асуудаг гэхээр номер 1 тухайн хүний одоо ажилтг салбар, ажлын байр, компани нь одоо аль салбарт ажилтдаг, ажлын онцлогуд нь юу байна. Дээрээс нь одоо илүү нөгөө одоо баяр ёслолын хувьд тийм өмсмөр байгаа юм уу? Эсвэл зөв илүү өдөр тутамд яг ажилдаа өмсмөр байна уу? Эсвэл илүү нэг хагас өдөр арай нэг жоох юм заавал зангаа зүүхгүйгээр арай casual төрлийн бичаг хүсэж гин үү? Джинснэр өмсөх гэдэг нь үү? Тэг яах гэдэг нь сүүлийн хослоо гэдэг хамаагүй минь асууж агаад ингээд ер нь сонголцдог. Тэрнээс та бүхэн харж ивэл манад бол ингээд хэдэн мянган ер нь каталог байгаа. Тэгээд материал нь өөрөө бас яг нөгөө нэг үнийг тогтоодог нэг бас гол хүчин зүйлтэй. Тэгэхээр биднэрт бол одоо ингээд айгүй боломжийн үнэтэй материал ахуулаад нэлээ одоо өндөр зэрэглэлийн үнэтэй материал үзэж байгаа. Мөн би энэ дээр зүгээр манайхаа одоо сүүлийн үед ингээд манайхаа бас ингээд 12-3 жил үйлчлүүлээ сурцсан манай үнэт харилцагч зөндөө байгаа. Тэнгүүтэл ингээд яг ингээд бидээ зориулаад ингээд өмссөн олон жил өмссөн хүмүүс бол яг дэлгүүрээс бол ингээд ийм бэлэн бичаг бол ер нь авч чадах болчдөг. Үнэхээр болчдөг. Яг тэр ингээд суултад тэр бинд өгж байгаа мэдрэмж нь яг ингээд өөртөө зориулсан гоё бичаг хийчихэр үнэхээр ингээд ядрах нь хүртэл баг байдаг. Тэгээ одоо яаж нэ гэхээр бүр ингээд манаас аваа сурцсан тийм хүмүүсээ л дараагийн нэг одоо агсан төвшин бол яг нөгөө үлрэлдээ зориулж материалыг сонгох хэрэгтэй. Тэгвэл дилинг одоо магадгүй зах зээлийнхэн бол нэг бичаг аваад тэрийгээ 100 өвөл хавар намар 4 үлрэлтэй өмсдөг. Гэтэл материалын гол онцлог нь болохоор энэ бол яг илүү ийм амьсгалдаг одоо 100-ных байж болно. Одоо өвлийнх эсвэл яг ийм хавар намар өмснө гэдэг чинь тийм байдیں۔ Тэгэхээр одоо бол яг ийм яг энэ манахаар meet to measure үйлчилгээ аваад хослол хийдэг одоо арай манай агсан төвшний харилцагч нар маань бол яг хослуудаа үлрэрлаар ингэж авдаг болсон. Тэгээ би өөрөө ч гэсэн сүүлийн хэдэн жил бол нэлээд тэгж сураад байгаа байхгүй. Тэгээ тэр үнэхээр яг ийм зүг байт юм байлээ. Тэгэхээр тэр материал нь өөрөө үлрэлдээ тэр нөхцөлдөө таарсан байдаг болохоор яг тэр зөв үлрэрлаар нь өмсвөл эдлэгийн нөрсөл удаан болчдөг. Тэг яг тийм байдаг. Тэгэхээр тэр бол амар чухал. Тэгээ ер нь бол сонирхож байгаа хүмүүст бол би яг амар тэгж зөвлөхөөр нь дуртай. За хослолын хамгийн гол одоо 3 деталыг нэрлэгээвэл та ямар деталуудыг нэрлэх вэ? Гол 3 деталь уу? Яг уу юм байгаа. Одоо би зүгээр нөх амар тийм хэцүү нарийн ярихгүйгээр нэг ялгааг нь хэлэхэд манай яг өдөр тутамдаа үйлчлдэг үзүүлэлт бол одоо made to measure гэж байгаа. Бид нар ингээд энд ингээд өчнөө размерийн хідэн өөр төрлийн эсгүүрийн бүх размерууд байдаг. Тэгэхээр бид нар ингээд нэг үйлчлүүлэгч ороод ирэхээр та одоо илүү жоохон мөртэй юм уу эсвэл баг мөргүү шахуу юу сонирхож гин үү ийм одоо ийм спорт casual юу сонирхож гин эсвэл хослоо гэж агаад тэгээ нөгөө хүнтэй ярилцж агаад нөгөө хүний одоо биений пропорц ч юм уу юм онцлогуудыг харж агаад нэгдүгээр зөв одоо юугаа одоо зөв эсгүүрээ өмсүүлж үзүүлнэ. Тэнгүүд л тэр чинь эсгүүрээс ингээ хэмжээ аваад хийж байгаа. Тэр бол made to measure гэдэг байгаа. Яг 100% биенээс аваад зөвхөн танд зориулсан шинэ эсгүүр ихээр нөө bespoke гэдэг байгаа. Тэр нь бол бас арай агшин төвшний учраас үнийн хувьд бол бас арай өндөр байдаг. Тийм байдаг. Тэгэхээр би нөө яагаад энийг тайлбарлаад нэ гэхээр биенээс хэмжээ аваад тосол хийлгэн гэхээр өөрөө бас дотроо маш олон ялгаатай. Тэр bespoke гэдэг хамгийн өндөр түвшний гэдэг байгаа нь ер нь баг 80-аас дээш хувь гар хийцэх үгүй. Ерөөсөө машин ордгоо бүх юм яг хүн гараараа хийдэг. Эсхүүрээ гараараа хайчлана. Бүх ихэнх ойдлоо гараараа хайлна. Тэгэхээр илүү нөгөө хүний бие сууж өгдөг элийн одоо зөөлөн байдаг юм байдаг. Made to measure болохоор магадгүй 50% гар хийцэн ажил ордог, 50% машинаар хийгддэг гэдэг ч юм уу юм байдیں۔ Тэгэхээр тэр хэр их гар хийцэн ажил их орсон бэ гэдэг нь одоо бас тухайн хослолын бичагны одоо хэр гоё одоо хэр үнцэнтэй хэр биеинд гоё тухтаа суужхаг аюу том хамаартай. Тэгээ тэрийг бол би хүмүүсийг бас амар сайн ойлгосоо гэж зөвлөн тэр нэг аюу чухал деталь. За ингээд айлгаач хийлгсэн байсан зүгээр ингээд бэлэн болцсон ч юм уу бичакийг харуул одоо янз бүр байдаг л та загвараас хамаарат одоо миний энэ дэр бол нэг харагдахгүй. Гэхдээ энд байдаг ойдлууд нь гар хийцэх байдаг юм деталууд байдیں۔ Тэгээ ер нь бол манай Premier Tailor нэг онцлог бол юм гоё деталь одоо онцлог деталь хийх ордог. Одоо энэ цамц мэн гэсэн ингэж явж байгаад яг энэ товч нь бол энэ нөгөө энэ зүсэлтний юм өөр юм хүндлэн байдаг байхгүй юу? Жишээлбэл энэ өөрөө манай брэндийн нэг юм онцлог деталь байгаа. Товчон дээр нь одоо лого байх, одоо энэ бөөрийн хэсгэн дээр нөгөө нэрийнхээ юу гоёх гэдэг ч юм уу. Иймэрхүү хэр их деталь чимэглэл орсон байна гэдэг л бас
нөгөө зүгээр юм дэлгүүрээс бэлэн авахаас айгүй өөр онцлог болгож өгдөг. Тэгээд дараагийнхнх юм бол би материал гэнэ. Яг материал өөрөө хүн яг тэгээ дийлэнх ингээд яг манад орж ирж байгаа хүмүүсийг харахаар угаасаа ер нь дийлэнх нь бол өөрөө яг нэг жоохон төсөөлцөө орж ирдэг байхгүй. Тэрнээс огт ингээд за юу илээ би өөрөө юу өсөж мэдгүй. За надад нэг иймэрхүү яг пижак хэрэгтэй байна. Яг би нэг ийм дөр өмсдөг энэ төр гээд. Манай нөгөө яг мэрэгжлийн менежер залуучууд орж ирэхээр илүү яг нөгөө нэг одоо байгаа хувцнуудтай нас айгүй ийм хоршуулж нөгөө ийм total look болохыг амар санал болгодог. Тэгэхээр би жишээлбэл нэг юм дам пижак гэж үл за та энэ пижака ерөөхдөө ямар шүү цамц ямар шүү өмдөн дээр хөмсгөө таны одоо яг одоо гэрч чинь таны нөгөө шүүгэнд ямар төрлийн өнгөний юмнууд байна болж өгвөл та бүр зураг өнгөтэй нь харуулвал гэж бид зохицуулж өгдөг. Тэгэхээр юмтаа ингэж хослуулах нь амар чухал байдаг. Тэгэхээр тэрэн дээр илүү яг энэ манай багийн тэр одоо experience яг тэр олон жил хоримтлуулсан туршлага нь бол би одоо ингэ айгу чухал гэдэг болов уу гэж боддог. Тэгэхээр үнийн хувьд бол одоо хэрэглэгчийн сонголтоос хамаарат өрөх юм шүү дээ. Гэтэ ер нь дундаж үн тодорхойлвол дундаж үн нэг 3,500,000 хослол пижак. Ер нь одоо Монголын зах зээлээс сүүлийн жилүүдэд бас одоо нэлээдгүй бид нэр бол таарах хүн байлаа шүү дээ. Эдийн засгийн дүгнэлтээр. Тэгэхээр өнөөдрийн нөхцөл байдалд энэ зах зээлд luxury брендийг тогтвортой үйл ажиллагаа авч явахад ямар бэрхшээлүүдэд тулгардаг вэ? Би яг бодохдоо магадгүй энэ дээр энэ төрлийн компаниудад тээвэр логистикийн асуудал ч юм уу те. Тэр хамгийн том асуудал болдог байх гэж бодож байна. Зөвхөн миний зүгээс те. Мэдээж альва бизнест ингээд бэрхшээл юмуд бол тулгарч байгаа. Зарим нь бол мэдээж одоо бидний 100% контролж чадахгүй одоо эдийн засгаас хамаарсан, макро өсөлтөөс хамаарсан юмнууд байна. Одоо улс төрөөс хамаарсан юмнууд байна. Тээвэр бол бас яг хөө тэдний нэгэн. Тэг яг хөө одоо сүүлийн 3-4 жил байгаа юм нь бол нөгөө Орос Украины дайнаас болоод тээврийн компаниуд тэр дундаа бид нэр яг Европоос нөгөө бараа оруулж байгаа тээврүүд бол нэлээд өндөрлүүд гарсан. Тэгтээ яг хөө одоо аз нь олж гайгүй тэр жижиг бэрхшээлүүдийн бид нар гайгүй тээврийн компаниудтайгаа хамтраа даван туулцсан. Яг тэр нэгдүгürt манай энэ фэшн яг дэлгүүрүүд бол бараанууд бол бид нар бүгдийн 100 онгоцоор татдаг. Тэгэхээр бол гайгүй. Тэр яг дайнд илүү нөлөөлөх гэдэг тээврийн компаниуд бол газраар ирдэг тээврүүд бол бүр аюу тум асуудал болчиход байгаа. Бүр тэгээ бид нар яг зарим одоо манай энэ beauty, cosmetic зарим одоо тэр нэг хоолны юмнууд бол газраар ирдэг юмнууд байдаг. Тэрэн дээр бол биднэрт бол маш том саадсан удаачрал үүссэн кейсүүд бол одоо сүүлийн 2-3 жил нэлээдгүй гарсан. За тэгтээ одоо сайн хамтрагчдын ачаар гайгүй тэрийг ингээд бүр нэг том кейс болгочихгүй хүн шиг гайгүй ингээд яагаад ирсэн. Гэхдээ би бол нэг тээвэр гэхээс илүү одоо энэ нөгөөл ярихад одоо энэ улс төртэй холбоотой тэр нь өөрөө эдийн засагт нөлөөлсөн тиймэрхүү юмнуудыг бол манай бизнест бол бас жоохон нөлөөлчих гээд юм уу гэж боддог тий. Одоо энэ хүндээ ярихад тэгэл тэр нэг нөгөө цүнхний кейс гарсан шүү дээ тий. Тэгэхэр чи нөгөө ингээд нэг хүмүүс ингээд нэг юм luxury цүнх ярьчвал баг асуудалд орчих юм шиг гэдэг ч юм уу тий. Нэг тиймэрхүү юм багхгүй илүүтэйгээр миний бодлоор тий нийгмийн хандлага бол мэдээж юу. Гэтэ ерөөхдөө бол гайгүй дээ. Гайгүй тэгэл мэдээж бэрхшээлгүй юм гэж юу яах вэ? Тэгтээ тэгэл гайгүй туулаад ер нь альва бизнес эрхлэхэд одоо төр хувийн хвшлийн уялдаа холбоо чухал байдаг. Тэгэхээр ер нь Монголд бизнес эрхлэхэд төрийн бодлого, чиглэл, дэмжлэг чухал шаардлагатай байдаг бах. Тэгэхээр магадгүй одоо таны хувьд те өнөөдрийн бизнесийн орчныг харж байхад төрийн уялдаа холбоо хэр байна? Бизнест үзүүлэх дэмжлэг дутагдaltaй байна уу те? Тэр тал дээр ямар бодолтой байдаг вэ? За тийм мэдээж төр хувийн хвшлийн уялдаа холбоо одоо хаач хийсэн чухал. Миний Тэг нь бол одоо яг энэ манай салбарт ийм худалдааны одоо нөгөө импортын салбарт бол туслан дэмжлэг гэх юм бол одоо нэгдүгürt би бол бага байдаг гэж хэлнэ. Хоёрдугаар гэхдээ нэг амир хэрэгж байна уу? Би тэгэхээр нэг тийм бага байна уу гэхээр тийм бас нэг тийм шүүмжилж байгаа юм биш. Ягаад тэгэхээр угаасаа бид нэр зах зээлээ харж байгаа энэ чинь одоо нээлттэй зах зээл. Бид нар өөрөө харж байгаа үнэ яаж яах вэ? Ямар бүтээгдэхүүн санал болох вэ? Тэрийг хаанаас Европоос оруулж ирэх үү? Одоо Азиас оруулж ирэх үү гэдэг зах зээлээ харж байгаа л бид нар энэ бүх тооцоолоо хийгээл энэ бизнесийг хийж байгаа. Тэгэхээр тэн дээр бол зүгээр яг нөө эрхцүү талаас нь л одоо янз бүрийн хууль дүрм нь ингээд одоо таатай боломжийн бас нэг хувийн хвшлээ боддог байвал би зүгээр л ах гэж боддог. Гэхдээ одоо тийм тэгэхээр одоо мэдгүй манай салбарт бол нэг тэгж амар дэмжлэг болоод байгаа юм бол окей гайгүй. Нөгөө талаас нь нэг тийм гай болоод байгаа юм ч гайгүй л юм да. Гэхдээ ер нь бизнес эрхлэгчдийн ихэнх нь
Тэр ер нь холхон л байсан дээр. Төр оролцоод ирэхээр л ерөөс хамарчдаг шүү. Одоо яг энэ нэг байрал би ер нь л илүү тэр талтай бодолтой. Тэгэхээр нэх одоо илүү гайгүй нэх одоо ийм бид нарт яг дэмжлэг хэрэгтэй байна. Гэхдээ яг сая бас зүгээр яг энтэй бол надад нэг юм гинт санаанд орж ирлээ л дээ. Сая энэ хуучин өмнө засгийн үед чинь нэг нөгөө ийм гадагшаа нөгөө нэг ийм одоо үнэтэй машин, үнэтэй юмд нөх нэлээд валютын урсгал ах нэлээд гарч ийна нөгөө ийм өндөр зэрэглэлийн брэнд ч юм уу юм үнэтэй зүйлс нөгөө нэг ийм бас нэг ийм шинэ өөр татвар нэмнэ гэж юм ярьжсэн. Тиймэрхүү юм яах юм бол манад бол шууд нөлөөлнө. Гэтэ тэрний ашгүй тэгээд жоохон яригдчихэж байгаа тэг намжаад болцсон л доо. Тэгж тиймэрхүү одоо онцгой татвар юм одоо үнэтэй эдл бүтээгдэхүүн дээр яригдаад байна бол одоо манад шууд нөлөөлнө. Тэгэхээр тиймэрхүү юм дээр бас бид нэр өөрсдөө цоргог байж үнэхээр тийм яригдчихвэл тэр ярианд дээр хилцүүлэгт нь орж бас өөрсдийнх нь талаас хувийн хвшлүүд бол ярилцах хэрэгтэй. Ер нь татварын бодлого талаас энэ төрлийн бизнест хэр хүн дээр тусдаг вэ? Үгүй яг манай салбар чинь нэг тийм онцгой татвар энэ төр бол байхгүй. Яг бидний оруулж ирж байгаа яг хувцсан гол энэ бүтээгдэхүүнд бол онцгой татвар бол байхгүй. Зүгээр мэдээж гайлаа төлнө, нөөтө төлнө бүх юм оруулж ирэхтэй. Тэрийг бол одоо байхгүй. Тийм болохоор би бол нэг тийм онцгой юу бол байхгүй л гэж боддог. Зүгээр яг харин одоо манай нэг сүүл хөрөнгө оруулсан тэр хоолны хэдэн бизнес дээр ресторанууд дээр бас нөгөө манай Жангсу гэдэг одоо ресторан байгаа. Одоо Солонгосоос өндөр зэрэглэлийн хамуун мах одоо импортлдог. Тэр мөрөн дээр харин яг нэг нөгөө хэлэхэд одоо сүүл тэр нэг системийн шинжилгэлтлээгээд мах ингээд онгоцоор буунгутал бид нар шууд авах боломжгүй инээтэрэгээд ийм бол хөндөрлүүд бол гарсан. Яг нэг нөгөө хэлэхэд тэгэхээр тэн дээр мэн л одоо өгөн төр засаг одоо төрийн байгууллагууд маань одоо илүү юм амьдралтай ийм нөгөө хувийн хвшил талтай бас жоохон шийдвэр гаргадаг болов уу гэж бодсон шүү дээ. Одоо энэ нөгөө төрийн зөвшөөрөл авах одоо нөгөө жишээлбэл энэ брэнд Монголд орж ирлээ аль биесны эрхээ авлаа гэхэнгүүт энд бас янз бүрийн тусгай зөвшөөрөл ч юм уу тиймэрхүү төрийн байгууллагатай уялдаа холбоотой шийдвэр байдаг уу? Одоо бараг үгүй дээ. Яг одоо юу гэдэг нөгөө нэг яг тэр өндөр зэрэглэлийн брэндүүд дээр бол үгүй. Бид нар угаасаа хоорондоо л гэрээ хийчихэж байгаа. Хоёр бид нар тэр Францын төв офисын компанитай гэрээ хийчихнэ. Тэгэл одоо Монголд бол яг бид нар энэ компанид тий албаас за Монгол талаас бол гайгүй. Яг Монгол тал дээр бид нар өөрсдийн үүсгэж байгаа одоо жишээлбэл энэ Premier Tailor, Quinto Am гэдэг чинь манай өөрсдийн брэндүүд ч дээ. Эдрээ бол бид нар нөгөө нэг оюуны өмчийн газар бол бүртгүүлээд ингээ явчихдаг. Тэмрүүл төрлөл энэ шиг тийм зөвшөөрөл энэ гэж юм байхгүй. Гайлын татвар юу нь хэрвээ юм бэ? Гайлын татвар бол тэгэл өндөр шттэ. Манай бол одоо аяйгуу том зардлуудын нэг нь. Гэхдээ яг онцгой бол байхгүй. Энэ юм дээр онцгой тийм байхгүй. Яг л одоо байдаг. Тэгээ тэн дээр бол одоо ялчгүй тэгэл хууль ясныхан дагуу тэрийг төлөөл явж байгаа. Гэхдээ яг нэг хэлбэл одоо өндрийн хөвтгөл өндөр. Гэхдээ тэгээд тэрэ чинь алгасч болохгүй юм те. Ер нь одоо бизнесийн салбарт Монгол тэлтгүүд дэлхийд одоо нөгөө хүний нөөцийн асуудал хамгийн ихээр тулгамдж байна. Тэгэхээр энэ өөрөө жишээ нь энэ том групп компаниуд, luxury брэндүүд нөгөө хэрэглэгчтэй яг тулж үйлчлэх бүх үйлчлэгийг үзүүлэхэд хүний нөөц хамгийн чухал. Яг зөв. Сайн бэрхшээл ярихад би хүний нөөцлөр нь том мандаа дотор очил. Угаасаа гэхдээ тэр бол зөвхөн одоо манад байгаа юм бол биш мэдээж. Тэр бол ер нь нийт манай бизнесийн орчны хувьд бол хүний нөөцийн юу бол айгу том асуудал. Яг манайхд бол бас хүний нөөцийн тал дээр бол бэрхшээл зөндөө гардаг. Яг манай салбарын илүү онцлог гэх юм бол одоо бид нар энэ манай энэ сейлзүүдийн дэлгүүр дээр ажилладаг манай стайл экспертүүд гэдэг одоо манай худалдааны зөвлөхүүд залуучууд байгаа. Одоо жишээлбэл би яг ингээд бодтой юм ярихад би ингээд Итали ч юм уу Францд ингээд Европын орнуудаар явж байхад ингээд одоо ресторанд ажиллаж байгаа одоо зөөх ахлах зөөгч ч юм уу те эсвэл ийм одоо стайл экспорт гэхээр бүр ингээд нас тогтцсон 30 40 50 бүр 60 болсон хүмүүс байдаг. Одоо буюу хөгжсөн зах зээлүүдэд бол одоо тэр бол яг ингээд бүр карьер болчиход байгаа байхгүй юу. Би яг насаараа өөрөө би ингээд нэг ресторанд ажилладаг ч юм уу дэлгүүрт ажил ингээд мий болдог. Манай нийгэмд бол яг мэдээж одоохондоо тэрийг яг одоо ийм sales assistant гэх юм бол тэрийг карьер гэж харахгүй байгаа байхгүй юу. Тэр бол нэг ийм төр зүрийн ажил залуу тэгээд ингээд цаашаа яана гэдэг ч юм уу. Тэр бол нийтээрээ ер нь нэг жоохон тийм асуудал байгаа. Гэтэ бид нар аль хоор ингээд харин Монголдо байхгүй л хамгийн одоо дэлхийн топ брэндүүдийг оруулж ирээд байхгүй л үйлчлэг үзүүлж байгаа болохоор бид нар нэгдүгээрт аль хоор хувц загвар яг энэ фэшн зэрэгээр төгссөн залуучууд аягүй их авахыг хичээж байгаа. Тэгэхээр тэн дээр юу анзаарчихсан бэ гэхээр тэр залуучууд маань харин яг энэ фэшн, энэ ритейл үнэхээр ийм хайртай. Би бүр яг энийг карьер болгомоор гэсэн залуучууд байгаа байхгүй.
Тэгээ тэр бол үнэхээр бид нар сүүлийн нэг одоо 3-4 жил бол айгүй мэдрээд тэгээд тэр дундаа бас одоо яг энэ мэргэжлэр төгсөгдөг бид нар 2 сургуультай хамтын ажиллагааны гэрээ хийгээд бүр нөгөө төгсөөгөө байх үеэс нь сайн оюутнуудыг одоо яагаад тэтгэлэг олгоод тэр нь одоо цаашлаад компанид орох боломжийг нээгээд ингээд явж байгаа. Тэрэнд бол биднэрт бол айгүй сайнаар нөлөөлсөн. Тэгэхээр тэрийгээ бид нар аль болохоор цааш өргөжүүлээ гэж бодож. Тэгэхээр асуудлууд бол байна. Гэхдээ бид нар тэгээд гониглаа суугаад байхгүй аль болохоор ингээд иймэрхүү боломжтой арга хэмжээнүүд аваад ирнэ явж байгаа. Тэгээ ер нь цаашлаад бид нар энэ дээр зөвөр нэг шинэ юм хэлэхэд бас бид нар цаашлаад ер нь Premier Academy гэдэг юм бие даасан бас тусдаа нэг ийм функцтэй болох гээд байгаа. Тэр нь өөрөө юу гэдэг нь заавал манай компанид орсон ороогүй хамаагүй ингээд яг ийм өндөр зэрэглэлийн үйлчлэгээний стандарт ийм заадаг тийм сургалтын ерөнхийдөө тийм хэсэгтэй болж байгаа. Тэгэхээр тэр сургалтанд ямар ч хүн ороод сураад сертификат аваад яваад болж олно. Тэгэхээр заавал бол манад орох албагүй. Хүсээд яаж ивэл бид нараас ажлын байраар хангаж болдог тийм хийж байгаа. 2026 онд Premier Group-ийн зорилт юу байна? Цаашдын шинэ инновацны. За 26 онд бол манай хувьд бас их чухал жил байх. Яг тэр бид нар эх жилийн дундуур бас яг энэ хажууханд бас том дэлгүүр нээж байгаа. Брэндүүдийн тоогоо бүр нэлээд нэмж байгаа. Тэгэхээр манай хувьд бол бас их том төсөл рүү орцсон тийм жил байгаа. Тэгээд тэрийг тэр дэлгүүрээ ашиглалтанд оруулна. Одоо ингээд юу байгаа. Тэгээд одоо яг нэг амар брэнд дуртад яг зөв сюрприз бай. Гэхдээ ямар ч сан Монголын энэ luxury fashion retail дээр бол бид нар байхгүй юм хийх гээд ирэх жил одоо нээх гээд явж байгаа. Нэвтрүүлгийн урилга хүлээж авч бидэнтэй ярилцсанд баярлалаа. Тэгээд 2026 он танай компани группийн хувьд маш их амжилт бүтээл дүүрэн байх болтугай. Маш их баярлалаа. Бид нар ч гэсэн танай хамт олонд амжилт хүсье. Танай хамт олон гэсэн ирэх жил амжилттай ажилласаа гэж хэлсэн. За баярлалаа. Баярлалаа.